эрүүгийн хуулиндөө худал мэдээлэх гэдэг гэмтэрэг байгаа. Энэ худал мэдээлэх гэмтэргийн дотор ямар өгүүлбэр байгаа вэ гэхээр хуулийн этгээдийн алдар хүндийг хүндэд халдсан бол гэдэг нэг юм ойлголт байгаа. Сүүлд эрүүгийн хуульд өөрчлөлттэй холбоотойгоор энэ хуулийн этгээд гэдгийг ашиглаж төрийн байгууллагууд гомдол гаргадаг болж хуурсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага бас хуулийн этгээд учраас бидний алдар хүндэд халдлаа гэдэг байдлаар иргэнтэйгээ заргалддаг ийм жишг тогтоод нэг бус нэлээд шүүхийн шийдвэрүүд гараад цөөнгүй иргэд бол ял шийдгүүлсэн байгаа. Үндсэн хуулийн орчин үеийн бид 1992 оны үндсэн хуулиар арчилсан либерал үндсэн хууль гэдэг тунхагласан. Энэ үндсэн хуулийн үзэл санаагаар бол төр иргэнтэйгээ өрсөлдөхөөс нэр төртэй байхыг бол хоригддог. Нэр төргүй дийг нийт гэдэг ойлголт зөвхөн иргэний эрхчлөөний хэсэг байдаг. Тийм учраас хуулийн этгээд гэдэг эрүүгийн хуулинд ашиглагдсан нэр томьёог ашиглах байдлаар төр иргэнээсээ давсан нэр алдартай байх ийм нэг гажуудсан байдал бий болж эхэлсэн. За арчилсан улс орнд төр хуулийн этгээдийн эрхэлдэг ганцхан тохиолдол байдаг. Энэ бол иргэний маргаанд. Гэтэл эрүүгийн буюу нийтийн эрх зүйдээр төр энийг ашиглах гэж оролдож байгаа байдлыг халахын тулд энэ хуулийн этгээд эрүүгийн хууль заасан хуулийн этгээд гэдэг ойлголтод төр хамаарахгүй гэдэг тайлбар хийж өгч байгаа.